энэ Далтахомсор одоо яг энэ чиглэлийг огтоо сонирхдгүй нэгэн байсан. Тэгээд өнгөрсөн оны 8 сарын 17 байна уу 18-ны өдөр ямар ч хэлсэн пүрэв гараг байсан. Тэр өдөр санамсаргүй фэйсбુક ухаж суух үедээ надад эдгэрлийн урсгалаа нэ гэдэг тэр үг миний намайг дотроос дуудсан гэх юм уу. Баялагын түлхүүрээ хатах хөтөлбөрийн хамгийн ихний нөгөө сургалтын 3 өдрийн зүүн уулзалт яг тэр пүрэв гарагт эхэлсэн. Тэгээ би тэр сургалтанд анх оролцохоор 3 гэдэг тоог илгээсэн. Яг тэр мөчид бол би 2023 оны 4 сараас 2025 оны 8 сар хүртэл 2 жил 4 сарын хугацаанд эмэгтэйчүүдийн хавдар буюу МИОМ тасралтгүй 2 жил 4 сар цус алдсан. Маш их хэмжээний цус алдснаас болоод одоо тэнцвэр алдагдаад яг нэг би согтуу хүн шиг тийм говьсон тийм байдалтай байсан цаг үе байхгүй юу. Тэгээ яг тийм үед тэр эдгэрлийн урсгал гэдэг тэр үг л намайг татаж би тэр өдрийн зүүмд орсон. Тэр зүүм дээр хамгийн эхлээд гүрсэд наран цацрал гэдэг хүнд самаатаг эдгэрлийг хийсэн. Тэр наран цацрал гэдэг хүнийг бол би мэднэ. Намайг 10 жилийн сурагч байх үед манай сургуульд газар зүй ордог тийм багш хүн байсан. Тэгээ яг цацаа багшид хийсэн тэр эдгэрлийг дагаж хийгээд уул нь яг тэр сургалтыг сүүлд нь би нөхөж үзэхэд цацаа багшийн тэр эдгэрэл 21 минутын самаатаг эдгэрэл байсан. Би бол яг 8 минутанд тэр бясалгалд орсон. 8 минут. Яг тэр үед гаднаас хүн орж ирснээр намайг сарниадсан баггүй юу? Тэр 8 минутын хугацаанд миний яг тэр мөчид энэ чиглэлийн ямар ч мэдээлэлгүйгээр шууд ороод яаж явах үед мэдрэгдсэн зүйл миний хөвлөд хөөхөд хөдөлсөн. Бүр ингээд хүүхдийн хөл одоо нөгөө гидсний цаанаас ингээ өшөглөөд мэдрэгддэг те. Яг тийм мэдрэмж төрөөд энэ юу вэ гэсэн бодлоор яг тэр үед ингээд нөгөө нэг одоо тэр дельта энэ тэр төвшөндөө очисон байсан баг. Тэр 8 минутын л мэдрэмж байдаг. Хамгийн гайхамшигтай нь 2 жил 4 сар эмнэлгээр яваад ямар ч эм тарианд тогтоогүй байсан цус алдалт тэр пүрэв гарагийн оройноос тогтсон. Тэр пүрэв гарагийн орой би тэр өдрөө ариун цэврийг л солиогүй. Миний ариун цэврийг л бохирдоогүй. 5 дахь өдөр нь би бас л нөгөө өөрийгөө шинжээд байгаа шүү дээ. 5 дахь өдөр нь бас л доош юм гараагүй. Хагасаа өдрөөс нь би гიშгэж чадахгүй. Би зоондгоороо таяг болгож тулаад хин нэг хүнийг сугдаж явдаг байсан бол зүгээр өөрөө алхаад эхэлсэн. Тэгээд энэ 3 өдрийн энэ сургалт надын амьдралыг утгаар нь өөрчилсөн.